Сайн уу тоглоом сонирхогчдоо та бүхэнд энэ удаа бидний зүрх сэтгэлийн нэгэн хэсэг болсон нэгэн домог тоглоомын талаар танилцуулах гэж байна. Энэ бол Call of Duty-гийн анхны хэлбэр. Call of Duty тоглоогүй эсвэл мэдэхгүй хүн цөөн биз. Тэгвэл энэ тоглоом анх хэрхэн үүссэн, ямар онцлогтой байсан, тоглоомын түүхэнд ямар мөрүүлдээсэн зэргийг хамтдаа тайлаад харцгаая. 2003 оны 10 дугаар сарын 29-нд тоглоомын түүхэнд шинэ хуудас бичигдсэн нь Call of Duty Infinity Ward гэх тухайн үеийн шинээр байгуулагдсан студи хөгжүүлэлтийг хариуцаж харин санхүүжилтийг Activision хийж зах зээлд гаргаж ирсэн. Infinity Ward студийн ихэнх гишүүд өмнө нь ижил төрлийн Medal of Honor-т ажиллаж байсан туршлагатай хүмүүсээс бүрдээд кодыг ойролцоогоор ганцхан жилийн дотор хийсэн байдаг. Тухайн үед Medal of Honor-оос өөр дэлхийн 2 дугаар дайныг харуулсан FPS төрлийн тоглоомын сонголт маш бага байсан үе. Гэтэл код гарч ирээд яг л киног тоглож, түүхээр аялаж, тухайн үеийн мэдрэмжүүдийг анх удаа тоглогчдод өгсөн. Тэгвэл үргэлжлүүлээд код яагаад амжилттай болов, хэр ашиг болов гэх мэт баримттай танилццгаая. Call of Duty амжилттай байсан олон шалтгаан байдаг ч онцлог нь тухайн үеийн тоглоомуудад төдийлөн харагдаад байдаггүй AI teammate буюу хиймэл оюун ухаанаар ажилладаг багийн гишүүн. Мөн тоглогч зөвхөн Америкийн биш, Британи эсвэл зөвлөлтийн цэргээр тоглож байснараа шинэ хандлагыг бий болгосон. Энэ нь тоглогчдод дайн хэр олон өнцгөөс өрнөдөг тэр мэдрэмжүүдийг улам баттгаж өгсөн мэт. Бүхэл бүтэн синематик уууд нь цоошин мэдрэмжийг тоглогч нарт өгч байна. Жишээ нь танкны дор орчих уу, эсвэл Сталинградын гүүрэн дээр буудуулах уу. Энэ бүгд л биднийг дэлгэцний өмнө амьсгаа даран бодит мэд төгшүүрийг авч зооход хүргэсэн. Энэ гайхалтай хэсгүүд бүх левел уууд нь кино шиг найруулгатай байсан нь цоошин стандарт гаргаж ирж Hollywood Experiencing Games гэдэг ойлголтыг бодит болгож өгсөн. Тэгвэл 2003 оны кодын хамгийн аимшигтайч гэхүү эмгэнэлт хэсэг нь Сталинградын тулалдаан. Энэ хэсэгт тоглогч буучгүй, сумчгүй зөвхөн багийн гишүүнээрээ хамгаалуулж амьд үлдэхийг хичээдэг. Энэ бол айдас. Тухайн дайны аимшигыг бодит мэд мэдрүүлсэн хэсгүүд нь тухайн үед гайхамшиг мэтэл байсан биз. Хэрвээ зөөрлж харах юм бол одоо үед бид ChatGPT-тэй танилцсан үе шиг л тийм л солиотой шинэлэг мэдрэмж байсан. Энэ олон өөрчлөлтийг хийсэн Call of Duty 2003 онд Game of the Year шагналыг хүртэж тухайн үеийн хамгийн их яригдсан тоглоом болж чадсан. IGN, GameSpot зэрэг шүүмжлэгчид FPS төрөлд шинэ стандарт тогтоолоо гэсэн үнэлгээ хүртэл өгсөн байдаг. Тэгвэл оны шилдэг тоглоомын шагналыг авсан кодын ашиг орлого мөн бүтсэн зардал хэдвэ? Нарийн дүү нээлттэй биш ч таамаглал ёсоор 2002-оос 2003 оны FPS зориулсан тоглоомууд дунджаар 4-өөс 6 сая орчим долларын зардлаар бүтдэг байсан. Тэгвэл кодын хувьд эхний хувилбарын хөгжүүлэлтийн зардал ойролцоогоор 5 сая доллар гэж үздэг. Гарсан эхний жилдээ 4.5 сая хувь борлогдож 30-аас 40 сая долларын ашиг олсон. Үргэлжлүүлээд 2003 онд Game of the Year шагнал авсан нь борлуулалтыг цаашлаад уламж их болгосон. Хамгийн анхны хувилбар амжилттай болоод цаашаа үргэлжлээд 2000-аад оны сүүл гэхэд кодын цуврал нь Activision-ы хамгийн том франчайз болж хувирсан. Одоо хүртэл 20 гаруй жил тасралтгүй хөгжүүлэгдэж шинэ хувилбар гарсаар л байгаа Call of Duty нь тоглогчдоо ч уйдайлгүй Modern Warfare, Warzone гэх мэт шинэ хувилбарууд бий болгосоор цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхасаар байгаа билээ. Бид цаашдаа ч илүү олон шинэ хувилбаруудыг харж тоглосоор байх үз. Тэгвэл энэ бүхний эцэг гэж хэлж болох үз 2003 оны кодтой бид танилцлаа. Энэ тоглоомын ачаалал өнөөгийн Call of Duty Warzone гэх мэт аврах төслүүд бий болсон гэж хэлж болно. Хэрвээ та Call of Duty-гийн үнэнч фэн бол анхны хөлбөрийг хизээ нэг өдөр тоглоод үзээрэй. Та бүхэнд энэ видео сонирхолтой байсан гэж найдаж байна. Лайк дараад subscribe хийгээрэй. Цаашдаа илүү олон төрлийн сонирхолтой мэдээллээр уулзцгаая.